Сайн байцгаана уу. Ингээд Chance Night Show тавтай мөр. За энэ удаагийн зочноор Ар Монголын алдарт супермодель Төгс хүртэл ирсэн байна. Вуу! За сайн байна уу? За хоёлаа ингэж. Сайн байна уу? Сайн сайхан юу байна? Манай урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. За ирсэн маш их баярлалаа. Юу байх вэ би? Ажлаа хийгээл хэвчтэй. За нэвтрүүлгийн 4 мясаар эхлээд хоёлаа ээж нэ гоё коктейл те вайн юу ч уусан болно. Тэгээ би гоё улаан өнгийн даашин зөмсөнд хоёлоо гоё розэ явуул ямар байна. Тэгээ. За. Тэгээ. За сайн сайхан юу байна? Ажил төрөл тавлаг уу? Оо ажил төрөл тавлаг боо ажил За. гэдэг. Би бүр юм чи ингэ зогсоод идэх шүү. Тэгээд ажлаа хийгээл хийж ийн. Өөр юу ах вэ? Гэртээ бас гэрийн контент найз залуутайгаа Тийм. хийгээд. Тийм тэр их ч одоо яг нэг карантины үеэр тэгэл карантин дуусан гут чинь тэгэл цаг зав бол бас тийм шүү дээ. одоо яг юугаар одоо гэртээ контент хийх цаг зав бол багасаа. За cheers. За cheers. За моделийн ажил нэрээ өгдөж байна. Оо харин моделийн ажил маш их байгаа тийм. Оо за. Карантин тавигснаас хойш. Тийм тавигдан гут баг ингээл тавигдаад шууд утас дуурж эхлэв. Тэгэл яг газруутай нөгөө байгуулсан гэрээнүүд байсан. Биелүүлэлт байхгүй. Угаасаа карантин дээр. Харин тэгэл угаасаа шууд карантин дуусан гут шууд нөгөө гэрээнүүд чинь залгаалаад ингээд игээд аваад. За. Тэгс ер нь ингэдэм үү? Одоо ямар нэгэн агентлагийн хамааралтай эсвэл тийм байдаг лөө. Монголд бол байх. Монголд болохоор одоо өөрөө өөрийгөө хариуцж ажилладаг. Фрилансер гэж хэлдэг шүү дээ. Одоо фрилансер тийм. За гадаадд гэвэл гадаад бол тэгэл зөндөө. Одоо Берлинд нэг байна, Миланд нэг байна, Сингад нэг байна, Хонконгт нэг байна гэдэг. Тэгэл ингээл. Тэгээ өнөө одоо ингээд эргэж явах гэхээр жоохон жин нэмсэн байгаа. Оо тийм үү? Тий. Тэгээд тэр хэмжээнд хизээ нэгэн цагт эргэж очдөг юм. Яг би явах байхаач гэж. Одоо тэгэл мэдээж хэдүүлээ вакцина хийлгэсэн цаг сайхан болно те. Гадаад дотоод гэх. Ер нь бол одоо энэ төр гадаадын одоо дэлхийн хэдэн орны тайзан дээр алхаж ирсэн юм байна. Тэгэхгүй амар. Тоолох уу? За тий, за хэлээд байна. За Герман, Милан, Нью-Йорк, Токио, Сингапур, Хонконг. 6. Йоо. Тийм бүр одоо топ бодод. Монгол бай. Тэ. Nice. Хурдан бас тэ жингээ хасаад тэ. Харин тэгэхээр жингээ бол нэмсэн гэж бодлоо би хараад мэдчих юм байна тэ. Баярлаа. Яг нүуний гадны нөө стандарттай юу чинь бас жаах өөр болохоор би чангуу яриул уртдаг. Хамгийн гоё энэ аль нь байсан бэ? Миний хувьд бол Милан бол Милан юм уу Нью-Йорк бол супер ах гэж бодож байна. Милан гоё. Гэтэ яг зөвхөн хотынхын талаар ярил л да. Миланд ажиллах бол угаасаа гоё л доо. Тинчиж угаасаа ингээл одоо дэлхийн загварын ингээл ярих юм бол тинчиж угаасаа production ингээл ярих юм бол угаасаа тэр бол яриад байгаа мах. Гэхдээ би бол яг энэ тэндгүй ажиллаж байхдаа хаана амьдарч байгаа нь айгүй надад аягүй чухал байгаад идэм. Жишээлбэл орчин тойрон тий. Орчин тойрон. Үгүй Милан бол үнэхээр гоё. Эхний нэг 7 хоног. 7 хоног. Тэгэл тэрнээс хойш бол угаасаа ажил хийх бол угаасаа тэр авны хийгээд ах чинь байхгүй. Тэгэд яг ингээ музейн тэр үтсэн ч гэсэн ер нь бол эхний 7 хоног дотор хангалттай бүгд үзээд босгож чинь. Тэгээ гоё. Тэрнээс хойш бол тэгэл ерөөдөө эхний 7 хоног тэрэнгэрчтэй ингэж үж байгаа л тэрнээс хойш тэгэл ажил гээл. Тэгээ Парист болохоор би яг юун дээр тайзан дээр нь бол арай гарч байгаагүй. Гэтэ тэнцээ зураг авалтанд ороод ажиллаж исэн. Парис nice. Үнэхээр гоё. Сэтгэл нэг л ойр. Өөдөж чинь өөдөхгүй нэ. Гүү. Парист бол өөдөхгүй. Нэг юм том хот гэх юм уу? Үзэх юм бүр амар ихтэй. Тий. Тэгэл одоо өөр нэг одоо яг хажуухан жижиг хотууд руу явсан ч гэсэн тэнд бас үзэх юм амар ихтэй амар ойрхон. За ойр тэр гарч орж байна найз нөхөдтэйгөө. Ер нь төгс хувьд болохоор ингээд уух уу гэдэг нь зүгээр нэг хаяа нэг тий. Өө вайн уу. Одоо яг хин цэнгүүн битэр чи хоёул ерөөхдөө вайн бол ер нь нэлээ уух туртай. Тэгээ цэнгүүн болохоор бүр юм юу нэг вайны нэг юм одоо мэрэгжилтэн гэж байдаг шүү дээ. Тийм сомлер гэж байдаг. Одоо тийм хүнтэй чинь бүр санал одоо ингээд нүг одоо яриа нийлээд нөгөө нь бүр цэнгүүний бүр шүтцсэн. Тийм үү. Тийм ингээд цэнгүүч ингээд нэг амсаал баг тэр улсын тэдэн градустай тийм юм орсон вайн ингээд бүр ингээд хэлцдэг. Тэгэд ер нь тэрнээс нь болоод ингээд нэг юм жоо хоббит болсон юм амсаал юм байна. Тийм дэрэгдэх нөө гуй шарлан. Тийм гуй шарлан. Би бол гэтээ ер нь тэрэндээ жоо ханаас. За энэ маань хэдэн оны энэ бол шинэ дэлхийн гэж. А гэтээ Итали гэсэн шүү дээ. Тэр тэгэл 3 ярьсан байхгүй. За одоо би. Тэгээд би ч нэг Герман юут шүү дээ. Аха. Пивч.
Яах ч арга байхгүй. Тэр чинь бүр би ч яг нэг юм урлагийн их сурвалж сурсан юм чинь. Тэгээд урлагийн их сурвалж хэр ч яг нэг юм урлагийн гэх юм одоо нэг тийм шин дизайнерууд ч юм уу зураачд байдаг тийм дистрикт манай сургууль байдаг байхгүй. Тийм жижиг нөгөө одоо гадна гарден нөгөө суудаг газруудтай. Паб бол гэж хэлэхэд бол бас арай биш юм байна. Тэгэл цайны цаг магаар чи манай багш нар чинь бид нарыг чинь дагуулаад ганц пинт уучаал эргэж хичээл дуурдаг. Тийм шүү дээ тий. Ер нь бол тэр чинь тий одоо ингээ манайхан чинь ингээл нэг уух гэл ярьдаг болохоос биш. Герман тэр чинь айгу том соёл. Тийм шүү дээ. Ерөөсөө соёлтой юм. Одоо байдаг л соёлтой. Тэгээ дээрээс бол бид нэр хичээлийн дундуур тасарч унтлаа угаад ороо тий. Тэр ер нь бол тэгэл нэг юм халуун өдөр нэг ганц хөөртөн ойлгочихно. Бас янз шүү дээ. Яа бүр төсөөл 19-с асгарч шүү. Ботхоор л байна. Одоо ингэ тийм гоё ирж штэ. Одоо ирж ин Заки хоёлаа тэгээд цаашаага үндсэн ширээ рүүгээ ачи. За. Энэ бол сюрприз байгаа гэж. Заки хоёлаа биенийхээ тайлбарыг хийжээ. За. Хоёул гэж урд 6 одоо идэхэд эвгүй боловчиг идэж болохоор бүтээгдэхүүнүүдэд байгаа. Тийм мэдээж ямар нэгэн гаж нөлөө болол байхгүй. За тэгээ надад 6 асуулт байгаа. Сонсч байна уу? Сонсч байна. Энэ юм бүр ингэж ингэцээ. Амттай ингэж хараад байна уу? Үгүй. Эвгүй болж хараад байна. За окей. Надад тэгээ 6 асуулт байгаа. Би танаас асуулт асууна. Окей. Та тэрэнд хариулахгүй ч байж болно. Хариулахгүй тохиолдолд идэнэ. За. Эсрэгээр хариулчих юм бол би идэнэ гэсэн. За. Хоёлаа төв. Ер нь бол тий. Хоёлаа харилцсан л. За окей. Гэсэн тий. За билнэ үү? Энэ өртний шүүс гэж яг ямар өртний шүүс юм? Энэ Азиатын иддэг өт байгаа. Хоолндоо хэрэгэлдэг өт. Тэрийг ингээд дардсан юм байлээ. Одоо нэг өөрцөн энэ төр дарддаг шиг. Тэгээд тэрийг дарсан шүүс байгаа гэж. За. За билнэ үү? Билнэ. За окей. За хамгийн ихний асуулт. За модель. Батам гэрэл. За. Сарна. За. Сэлэнгэ. За. Нарыг карьераар нь сайнаас нь муурун жагсаа. Сайнаас мууруна. Сарна гэж одоо манай нөгөө яг түүшигт ордог сарны хүмүүс дээ тий. Сэлэнгэ гэж манай топ сэлэнгэ тий. Батам гэрэл. Андрей. За энэ гуравтай бол нэг үе гэж явдаг төгсөө. Гүя бүгдээрээ надаас ихчихэд. Тэгэхээр бүр моделийнхаа яг юугаар л энэ дээдлийн юм шиг юм байна. Дээдлийн үе надаас ч би ч бүр хойно ихсэн шүү дээ. Оо тэглэв. Тийм. За тэг одоо ихтрийг сайхан жигсаада. За окей. Тэгээ ингэн өөрөө бас марцсан явж байна. Би эхлээд өөрийн ч урд энэ асуултыг хариулахгүй бол юу гэдүүлэх вэ гэдэг би өөрөө тавина. За. За окей. За энийг тавьчих. Хоньны шүдэнг. Энэ шүдэш дотор нэр гэсэн. Гэтэ шүдийг идэхгүй зү. Шүдийг нь идэхгүй. Зүгээр хоньны шүдийг хонолцсон ус байгаа. Мөнгөж байгаа шаардсан байна уу? Коктейл гэхээр нь би арай өөр юм бодсон. За окей. За хариулахгүй бол хоньны шүдэн коктейл. Хариулчих юм бол эсрэгээрээ би надад чинь гэсэн. За хариулт авъя. Карьераар нь тий. Моделийн карьераар нь тий. Моделийн карьер. Яна. Гэхдээ энэ чинь ингээд хариулахдаа тайлбар тавьж болно үстэй тий. Тайлбар болохгүй. Тайлбар болохгүй мó? Одоо тайлбар болно. Болно үстэй тий. За ингээ. Хариулах юм уу? Хариулна гэж бодчихъя. Яна. За. Ичнэр уурлах үү? Гэхдээ бүгд ингээд шалтгаантай шүү дээ. Би яг яагаад те ингэж ярьж. Ичнэр ч гэдэг яг одоо л яг найзууд л та яг чигээл яадаг. Ямар их За ингэ. Надаас л амсчих юм уу шиг. Доор л төмпөн байгаа шүү дээ. Ойлгийн шин доор. Тийм доор байгаа ус байгаа салфетг байгаа бүх юм бол байна. Яа би хариулж ямар цаавар шүү дээ. За би ингэж бодчих юм. За эхлээд би бадам гэрлийгаа тавихаа. Яагаад хамгийн сайн те.
Яагаад гэхээр манай Бадаг Мэрэл ч өөрөө одоо хүртэл Андраг одоо агентлаг авч явж байгаа. Одоо модель багш хүн шүү дээ. За. Тий. Тэгээд одоо энэ салбартаа идэвхтэй байгаа гэдэг утгаар нь хамгийн үнж тий. Тий. Одоо хүртэл өөрөө ингээд яг энэ салбар дотроо шавнар бэлдээ явж байгаа. Тэгээд дараа нь мэдээж ресеке гэлнэ. Би топ модель сэлэнгээ за. Тий, топ модель сэлэнгээ угаасаа би юу гэж бодд юм а яг ингээд угаасаа хараал угаасаа гоё хүүхэн штэ. Амьдаараа бүр амар гоё штэ. Бүр ингээд би тэр бүкс бүр гүнхээр бүр юм тийм тий. Тэгээд юу дараа нь болохоор би сарнаагаа хэлнэ. Гэтээ тийм муу 100 гэж байгаа юм шиг штэ. Одоо сарнаа чи илүү өөрөө нэгдүгээр дизайнер хүн тий. Шал өөр салбарт амар амжилттай явж байгаа. Дээрээс нь одоо маш кинонд тоглож байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд дуудуулна. Тэгэхээр ингээд ерөөхдөө ингээд загварын салбарт байж байгаад арай өөр салбар руу айгу амжилттай хөрвсөн болохоор нь 3-т сарнаагаа тавьчаа. За. За яасан хөөх аргалаа гарчваа гэж. За нэг юу авах вэ? Росыг авах вэ? Тэгээ энэ гэхдээ энэний үнэр бол за ер нь бол би бол энийг бол уучдаг байгаа. Нэр одоо чи юу шүү дээ тий. Амжилт. Би өдөөс чараа. Энийг яг нэлийн удаацсан юм шиг харагдаад байх юм. Харин тий харалтаа бүр шаргал. Хөөсөрч мөөсөрсөн байх энэ одоо. Бараг ус нь өтгөрцөн байх. Яах. За яах. Би бүр өмнөөс ч хоосон юмарсан гэж. Наны шүдийг нугаасан юм болов. За баяр хүргэе. За баярлалаа. За надад баяр хүрэх болоог байгаа. Надаас ямар асуулт байгааг сайн мэдэхгүй л байна да тий. За дараагийн идэх юм бол халуун ногоо. За. Яа энэ гэдэг нь л. Намтан дамтагтай. За наач одоо бидний хүнсэн дэргэлдэг ч юм уу солонгос хоолны газар иддэг халуун ногоогоос бол тийм байна. Хитэн 1000 дахин илүү. Тийм ээ, нөөсөө үнэртэй л. Аха. За өөрийн тань өмсөж байсан. Одоо өмсөд загвар алхаж байсан байх нь шүү дээ. Монгол хамгийн ичмэр коллект хэнийх байсан бэ? За бодоот би ч бүр амар олон юм өмсөж байсан ш. Тэрний удаа айл нь бас хүний ингээл цаг те нар сэтгэл зүрхээ шингээсэн дэр коллекцийг те. Үгүй яг ийм байгаа байхгүй юу? Коллекц бол яг бүр үнэхээр байхгүй байхгүй юу? Зүгээр нэг юм тайзнаар гарахтаа миний нүрийг нэг юм ичмээр будж исэн мейкап артист ч юм уу те. Тиймнүүд бол байгаа. За тэрийг хэлэх юм уу? Үгүй. За. Йоо ашиггүй дээ бурхан минь. Нэг үс будагл амар асууд. Манай ер нь юу гэхдээ үс будагч одоо ч нэг тийм байх болсон л да. Би дүнгийн загвар өмсөж эхэлж чадахгүй. 11 жил мэхийн өмнө. Тий. Тэгэхээр чинь 11 жил болчихсон. Энэ жил миний 11 дэх жил байхгүй юу? Тэгэхээр чи 11 жил мэхийн өмнө чинь одоо бүр 3 настай байсан юм шиг. Хин гэдгийг санахгүй ингээд нэг юм эвгүй мейкап артист өсчид байна. Эсвэл ингээд зүгээр нэг татлах хийж байгаа оюутан ч юм уу байсан л бодвол би одоо хин гэдгийг санахгүй. Тэгээ тэгж бодуулчаал будгаа бүр засахчгүй тайзан дээр гарч ирсэн юмнууд байна. Би одоо хэлээ гэсэн ч ихтэй өвлөхээ санахгүй байна одоо яг. Наад асууч чи би одоо 11 жилийн өмнө л хариулах гэсэн. Одоо л өстө. За тэгэхээр би уун гэсэн үг тий. Дуусах хэрэгтэй юу? Үгүй дуусах. Тэгээ яг амда. Ингэсэн байх үү те. Ачнал нэлээд халуун аваад усаад юм байна тий бэлдсэн баш. Энэ халуун ам хэрэг. За усаасаа авах хэрэгтэй бах тий. Яа дуун гарахаар байгаад ямар юм. Ингээ иддэг халуун ногоосоо амар халуун байгаа. Гэхдээ би уулна халуун цай. Энэ ихтэй нөө нэг YouTube дээр үзэж хахад нэг найз залуудгаа нөө нэг YouTube видео дээр мукбанг хийдэг юм бишүүд оруулдаг штэ. Тэрэн дээрээс халуун ногоо могоо идэж явах харагдчихилээ. За наад яг энэ юугаа үзэгчд гоё хэлээч. Яг ямар хөө байна. Нүднээс нь гарч ирдэ. Би дээс яхан сайн дураараа амар том болох шээ. Ер нь бол юу хамрын самсаа жоохол болох хэвчээс. Хамрын самсаа ширхэж. Тэсээ харж ийлаа л да. Ингээд нилээ аваад ингээд түгэн ингээд доош өгч чааш. Амар залхилаа даа гэж харсан.
Хөө за гайг болж. Би ихтэй азар халуун ногоод гайг байхгүй юу? Дараа нь идэж чаддгүй юм бол хэцүү байх. идэж чаддгүй юм бол энэ бүр үхэх юм. Би чи азар сайн дураараас иддэг. Энэ ихтэй нөгөө нэг авирдаг халуун ногоо нэ. Анх ороход гайгүй байж байгаа. Тий, байж байгаа. Ер нь халуун ногооны чинь төрөл нь тийм шүү. Үгүй тэр хятад халуун ногоонууд юм биддэг байхгүй юу? Орж авирдаг. Авирдаг мавирдаг бас хиллэгтэй нэг байгаа. Халуун ногоо нэлээ хэрэгэлдэг юм баг шиг байна тий. За дараагийн өгөх юм бол өтний шүүс. За үнэрлээд бол юм да. Үнэрлэх бол хамгийн буруу шүү заа. Өөтөөс нэг юм баримжаа авмаар ш дууч чадах уугүй юу? За дараагийн асуулт. За. Гоо сайхны биендээ илж исэн. Мис ажилбар бий юу? Мис ажилбар уу? Тий. Бага штэ. Байсан бол юу вэ гинэ? Йоо ямар хурдаарч ба. Би чи бүрээс бүр багтаа. Давхраа илгэж ирсэн. Оо за. Тий. Тэгээ саяхан За. Хөхөө томруулдаг айлгаан дурсан. Оо тийм үү. Би тэрийг ерөөсөө нуугаагүй угаасаа Instagram энэ дээр бичээл яваад байгаа. Оо тийм үү. Тий. Тэгээ тэрийг болохоор яасан байхгүй би чинь охиноо гаргаад за. Охиноо гаргахаас өмнө би чинь одоо ер нь бол мэддэндээ манай агентлаг энэ төр мэдэндээ маш том өмтэйсэн байхгүй юу. Тэгээ охиноо гаргаа би чинь 1 жил өхөөсөн. Тэгэл 1 жил өхүүлээ байхгүй болчих юм билээ шүү дээ. Оо тийм үү. Тийм дээ одоо хэмнэ нэг юм тий. Тэг ингээд нэг байсан юм. Аха. Байхгүй болчоор амир тийм юу юм бэл одоо ингээд тэрнтэй ингээд хизээ нэг цагт тасчих байх. Тасахгүй нэ тий. Тэг тасчих байх гэдэг ч юм уу тэгэж бодож явсараа одоо манай охин 8-тай шүү дээ. Гэтэ яг ингээд нэг настайд нь гаргасан хэр 7 жил болсон байхгүй. Тэг ер нь бол энэ 7 жилийн өмнө хэлсэн шүү. Үгүй сарын өмнө. Оо тийм үү. Карантиныг ашиглаад. Тий карантиныг ашиглаад 7 жил боцсны дараа би ер нь бодсон юм аа. Ер нь тэг би чинь энэ жил бас 30 хүрсэн байхгүй юу? Оо за. Тийм тэг бодлоо одоо ингээд би хүүхэдтэй 30-тай эмэгтэй хүн те ер нь юу гэж хэлгсэн яа. Тэгэл хэлгсэн юм да гэхгүй. Энийг бол ерөөс нуугаагүй юм ба штэ тий. Нуугаагүй. Би тэг ер нь уугч хүү гэж бодож байгаа. Угаасаа. Тэгвэл тэгээд одоо их угаасаа ингээд хүүхэд гаргасан, хүүхдээ өгсөн. Ээж болгоны мөөм ер нь бол байхгүй штэ. А тэнгуү чинь би бүр энэ дээр нөө нэг бүр дэлхийн фитнесийн юм тэнцээнд явдаг эмэгтэй тамирчнаас асууж байсан байхгүй юу? Мөөмийг ингэж тийм Монгол тамирчнаас Мамаа ингэж эргэж хэвэнд нь оруулах тийм дасгал энтер гэж байд юм болов уу асуусан чинь жижигэрсэн момыг томруулах тийм дасгал хийж бол байхгүй яг нь нөгөө булчин биш болохоор тийм томордог байх. Тийм нөгөө нэг чангалж бол болно. Тэрнээс бол одоо ингээд нэгэн тийм болсон бол томрохгүй шүү дээ. Ингээд тэгээ ганц арга гэх юм уу уусаа мэдсэл байгаа гэж хэлж байсан байхгүй. Тэгэл 7 жил бодож тэгэл энэ жил хэлсэн дээ. Амар сэтгэл хангалуун байгаа. Тэгээд би ч одоо юм нэг өмнө нь байсан шигээ нэг эргээд болцохоор тийм нэг юм шин нэг юм гоны юм шин өөртөө итгэл аюур дахиж байгаа. Тий одоо нэг юм 19 төд ийм байсан даа гэл нэг бодвол тэр нэг амар гоё юм билээ. За окей. Өтний шүүс. За амжилт. Энэ бол миний хамгийн үнэхээр том айдас. Аа. Өмнө уужаагүй юу? Ууж исэн. Ойлгомжтой. Яа. Ер нь энэ нэвтрүүлгийг ер нь хөтлөхдөө жаргаад байна уу, зовоод байна уу? Үндэ хэлж мэдэхгүй байна. Нөгөө хүндээ хариулахгүй юу? Захирал харж ивэл цалин нэмчээрээ. Наа чи бас зөв шаардлага байна. Яа, энэ өстой. Энэ халуун ногоо царич байна. Энэ одоо хүртэл ингээ нэг юм. Уг нь халуун ногоноос энэ өмнө тажихгүй шүү дээ. Тийм гэж үү? Үнэртгэд бол тийм байгаагүй тийм. За ингэ харахаар энэ халуун ногоос дээр биш өөхгүй юу? Энийг би хэд дуусан ч ерөөсөө дасахгүй. Аа. Уус үнэр нь нэг тийм. Үнэр бол бүр. Яг энэ өчигээ гэтээ нэг тийм арай өөр. Энэ нөө өтний шүүс болохоор бүр ингээд бүр дарсан амт нь байдаг. Аа. За окей. Дараагийн хэдүүлэх юм бол манай сайн найз Солонгосоос сөрөдөл өнөхт онгоцоор буусаа. Өт байгаа. За. За, дараагийн асуултанд бэлэн үү? За. За. Төгсийн хувьд өмнө нь хийж байсан хамгийн хууль бус зүйл чи юу вэ? Одоо хууль зөрчижсэн. Сэрэлж байна. За эднэ. Тэрийг ингээ яриа сууж идэг хүн ч гэж юу аахгүй. За. За окей. Өтөл гэхдээ үнэртэхгүй үед бол гайгүй. Тийм үү? Тий. Үнэртэх юм бол нэг үнэрийг авчих юм бол бас ширэндөө тэгээд ингээд ажиллахаар чинь ингээд юм юу бол гарна.
замжилтсан. Чинийг сайн дураараа хөтэлдэг хэр чи бүр гайхамшигтай юм. Өрөө. Яг харахад үзэмшгэл энэ гэж аваас. Үзэмшиг. Тий. Амтны явахыг харъя л та. Ямар юм бэ? Тэгтээ чисээ ингэж зажилсан уу? Өглөө амталж үзээд. Тэгсэн чи хамгийн хам руу орсон амт нэг юм амар давсрах юмсан байхгүй юу? Тэгээ би давсан дуртай болохоор айгуу ч юм уу гэдэг. Тий. Тэгсэн чинь цаашаа зажлаад игэлэхэр нэг юм шингийн юм гард юм байна тий. Тэр нь амар заваа юм байна. Тэр нь болохоор нэг. Гэтэ биш тий. Энийг яг бас яагаад идээд байдгийг нь ойлгох бас ойлгохоор л юм. Анх идэхэд л жаахан. Таны амт байна уу? Байна. Идүүлэл идэхээр байна уу? Магадгүй. Би бол хизээ шатаж чинь бол үнэхээр одоо миний эргэн тойронд дайман болоо ингээд хомсдолд орсон ч гэсэн надад бол байдаг. Миний чигтээ нөхдүүд чинь нэг юм пи уунгаа идэд идэв шүү дээ тий. Зарцаа энэ минь те. Нэг шарсан юм байдаг. Зарцаа ч юм гайгүй шүү дээ. Би идчихсэн. Шарсан нэг юм бүр хатаацсан. Тэр чинь бараг л юм жаахан загас шиг юм шиг. Энэ бол нэг юм тэр нэг шингэн энэ зүгээр шингэн байхгүй дан хатцсан байвал үгүй бас магадгүй юм байна юм давстай. За. Нөө пив уудаг хүн чинь. Тийм шүү дээ тэр чинь. Ингээд нэг мэдээ те. Тарихыг. Тааш тэр нэг шингэн заваа гэдэг. За. Хөл бус үйлдлийн сонсоод дараа нь 103 руу залгачих гэсэн чинь. Дараагийн идэх юм бол хоньны чих. За. Ер нь бол хоньны толгоо. Одоо дотор юм уу гиз. Би бол гизэнд амар туртай. Бүр ингээд бүр нэгжгээд идэн. Хоньны толгоонд бол яг үнэхээр дургу. Тий, ер нь бол өмнө нь гоё гэл хүмүүс надад зөндөө идүүлж ийсэн, би ч идчихсэн. Тэгээд ерөөсөө л гоё гэдэгт би тэр нэгээс санал нийлж чадахгүй байгаа юм. Ер нь төгсийн хувьд болохоор одоо модель хүн те ямар нэг хоолны дэглэм барьдаг юм уу? Ер нь үзээд ангууд одоо жишээлбэл ингээл гэртээ мукбанг хийж ах шиг те. Бас нөгөө найз залуу гоё хоол иддэг. Ингээл хоолны дэглэм миний хувьд бол барьдаг юмсаа санагдаад байдаг. Яа тийм бэ? Би одоо яг хоолны дэглэм бариагүй 2 жил болж байна. Пүүх за. Тий, тэгээд төмс намайг дайетныхаа видеог оруулах чи барьдаг болохоор оруулнаа гэдэг. Тэгэж одоо дэглэм бариаг бол бас 2 жил болж. Гэхдээ тэрнийхээ хэрээр угаасаа ер нь болж нэмсэн. Тий. За одоо үгтэй тэгээд тэрний төлөө ингээд ийм модель хүмүүс ч одоо ийм өндөр те нурлаг дурлаг хүмүүс чинь нэмэхээр одоо хаагаараа нэмдэг. Би ер нь бол яг бэлхүүснээс доошоо нэмдэг. За. Тий. Тэгээд ер нь бол яг хүмүүс болохоор ингээд зарим нь тэгээд идэхгүй зөв газраараа нэмдэм байх даа гэд. Би хувьдаа бол одоо нэг тийм том бүксэн нэг дуртай хүн бол биш. Дайет барих чинь өмнө нь тэгэл нэг барьцдаг байсан юм. Одоо ингээл тий шаардлагатай юм чинь ингээл амьдралын хэв маягийн нэг хэсэг байсан. Тэгэл одоо 2 жилийн дараа л аяга хэцүү л болчихсон. Одоо жишээлбэл миний одоо хамгийн их барьж байгаа дайет гэх юм бол явахгүй зүгээр харуулгаа осноос хойш юм идэхгүй. Тэгээд 3 хоногт нэг удаа ерөөхдөө нэг хөдөлгөөн чинь тэгэл болоо. Вау. Nice. Ер нь бол гэдэг энэ дайет хүн болгонд амар яадаг шүү. Анзаараадах юм бол хүн болго яг харуулгаа осны дараа ингээл аппетит төрөөлдөг тэрнийхээ хэрээр идэдэг байхгүй юу? Хамгийн сүүлийнхээ хоолыг нэг орой 5 гэж идэл. Тэгэл тэр өдөртөө дахиж идэхгүй бол гайгүй шүү. Nice. За окей, дараагийн асуултанд бэлнэ үү? За бэлэн. За, би бол өмнө чинь жиг тавьсан байгаа. За. Сайн найзуудын бас судалж олж мэдлээ. За. Комедиан Оля. За, түрүү хэлсэн нөгөө загвар зохион бүтээгч кадр. За, тэгээд мейкап артист Баяр Заяа гэдэг. Энэ гуравтай бол маш сайн найзууд. За, тийм үү? Тий. За. Энэ гурав одоо ингээд нэг юм асуудалд оржээ. За, тэгээд энэ гурав найзуудаасаа нэг нь л авах шаардлагатай болж л төгс. За. Тэнгүүд энэ гурав найзынхаа алийг нь авах вэ? Зөвхөн нэг хүн. Асуудал үхэл амьдралын л асуудал. Үхэл амьдралын л одоо ингээд ирмэг дээр ирчээл нэг нь авах шаардлагатай болох нь шүү дээ. Хоньны чихийг гэдэг ер нь идэх юм хүмүүс? Ер нь бол би бол идчихсэн хүн бол амьдралдаа сонсож байгаагүй. Харин тийм. Гэхдээ явж байсан. Идэж болохгүй зүйл бол биш баг. За идиот. Идэгөө. Вау. За. Усаа найз байна. Мохоо ингэ нэг хүмүүсээ хандтна ингэ өгүүлж юм шүү дээ. Энэ ихтэйс та хариулжгүй бараг хариулъя гэсэн би өөрөө ч барыг чадахгүй байна. За гэтээ энэ бас энэ миний бодвол бас тий. Бас гайгүй шүү дээ. Нэг ихтэй бүгдийн амд нь хийхгүй үсттэй тий. Тэгэл чадхаараа л.
хараад одоо чуулгагддаг юм уу? Санийхаа лам орсон. За дахиад том хацгаа. Тэгвэл. За. Орсон шүү. За. Ямар надтай. Чихмэхийн цэвэрлсэн юм болоо. Энэ ямар ч амтгүй юм бэ? Уусаа мөгөөрс. Ангайгүй мэн үү? Тэж юм байна. Ашгүй. Йоо. Тэгээ хоньны гиз мэд иддэг бол асуудал болж байна л та тий. Харин тийм ээ. Хоньны гиз гоё шүү дээ. За. За дараагийн асуултанда хоёлаа орноо. Шууд яваарчнаа. За. За дараагийн асуулт гэвэ штэ. Хойлон ч үгүй одоо ганцхан юм үлдсэн байна штэ. Хоньны нүд үлдсэн байна. Яарч дургүй юм байна. Жихийн эзэн бол одоо тэгээд нүд нь бол асуудал бол биш байх гэж харж байна. Нүдж байгаа хүмүүс энэ ширээний үнэрийг мэддэг. За окей. Сүүлийн асуулт сүүлийн идэх юм. За. Хариулахгүй байж болно. За. За. If you could change one thing about yourself. За. What would it be? Oh yeah, of course I'm going to answer that. So. Англи хэлтэй лөө. So wait. If I could change one thing about myself. I don't know, honestly. Honestly, there's not much I would change because I really like the human being that I am, honestly. Okay, this might sound a little bit arrogant, but like to become this human being that I am today, I actually did work a lot, you know, like every mistake, everything, that's me. But if I have to answer, there's like this one tattoo that I got when I was like 19. Wow. Bad decision. Okay. Don't get tattoos when you're like 19, 18. And like, it's not even small, it's humongous. So I think that's like the one tattoo that I would get rid of if I have to. All right. Wow. За, ярьчлаа. За. Модель хүмүүсийн чинь муухайтай. За нэг тийм нэг асуудал болсон шүү дээ, саяхан чи хэдэн жилийн өмнө. Тэр чинь олон жилийн өмнө шүү дээ. Олон жилийн өмнө тий. Тэгээд нэг асуудал болсон. Тэгээ сая бас манай нэр дэвшигч маань бас явжиллээ. Би бас нэг тэрний сенсацаар бас сайхан бодсон юм. Гэтэ энэ юу гайгүй юм шүү тий. Хоньны нүд чи угаасаа иддэг юм. Нүд бол иддэг. Тий. Дуртай хүн бол бүр бөөн байдаг юм. Гэтэ би бол иддэггүй. Хоёулаа бол адилхан юм байна. Тэгвэл амьдралдаа би бол нэг л одоо нүд идчихсэн. Тэр нь өмнөх дугаар дээр. Би ч өмнө нь нөгөө гэрт толгой аваад ирсэн. Тэгээ намайг авсаж үзээч гэд харан идсэн. Тэгээд таалагдаагүй. Нүдийн. Гээд мэдгүй тэр чигээр ингээ гаргаж ирэл амар үйт. Яг энэ шиг үү. Гэтэ энэс арай жижигэн байсан. Хагасч бас л юм их. Тэгээд мэдгүй надад нэг их таалагдаагүй. За. Энийг бол хатгадаггүй байгаа. Яагаад гэвэл дотроос нь бас юм гарах уу? Юм гарна. Тэгвэл надаа яг хагаслаа л өгсөн юм байна л да. Тэгэхээр би бол дургу. Өнөрч болохгүй. Өнөрдөж болохгүй. За. За сүүлийн асуулт сүүл идэх юм. За cheers. Cheers. Тэгвэл Яг нөгөө юм гараад байна. Тэр нүн ялцгай юм уу? Фүү энэ төмпөнгөөс ч амар юм өнөрсөж шүү. Аргагүй тийм. За баяр үргээ. За баяр үргээ. За баяр үргээ. Хоёлаа 6 хүндхэн асуулт бөгөөд 6 хүндхэн идэх юмний ард гарлаа. За би бол маш амжилттай л баг талын л. Амжилттай. Хоёлаа айгуу гоё идсэн баха 3-3-аар нь идлээ. Энэ бас миний одоо шинэ рекорд ч юм уу да. Тийм байна уу? За окей. Асуултад тавьчих. За. Төгсөө дараагийн ажлууд юу байна? Одоо мэдээ цаг сайхан болно, гадагш дотгошоо хил нэгтэн тийм ээ. Гоё ажлууд цаашдаа ирээдүйд юу хийх гэж байна? Гоё үзэгч хүмүүстээ яваалцаач. Оо яг уу
төлөвлөгөөнөө зөндөө байгаа. Гэтэ тэрийг яг гүнэлэхэд одоохондоос ярьж болохгүй байна. За. Тий одоо юмнуудын хамтрагч нар байна тий. Нууцтай юутай дөнгөж нөгөө бэлтгэл ажил нь явж байгаа. Даа тиймэрхүү ажлууд байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг шууд ярьж болохгүй. Гэтэ ирээдүйд бол төлөвсөн айгу гоё юмнууд бол зөндөө байгаа. Тэгээ мэдээч хэрэг цэнгүүн битүүрч нэг студидтэй штэ видео хийдэг. Тий тэгээд одоо тэр хүн болгон одоо хүмүүсийн мэддэг юм гэвэл одоо тэр маань байна. Тэгэхээр тэрэндээ угаасаа анхаарна. Тэгэл модельийнхаа карьер бол угаасаа хаач үсийн зогсох гэдэг байхгүй юу? Ер нь яг хэдтэд зогсдог юм бэ? Одоо л ер нь дэлхийд даяар бараг зогсгоо болцсон шүү дээ. Одоо Elon Musk-ийн ээж биш үү? Тэр ч одоо 60-таа юу дөрөлт модель хийгээл яваад байгаа шүү дээ. Тэгээд тэр ер нь бол тэр яг цэвэр өөрөөс шалтгаална гэх юм. Өөрөө нэгдүгürt болмоор байгаа мó одоо модель хийх ингээд одоо ингээд болж байгаа мó гэдэг бүх юмнаас шалтгаалаад ер нь бол хизээч болохгүй ч гэж болно л доо. Тэгэхээр гэтээ бис арай нэг 60 хүрчээд хийгээд байгаа байхгүй юу? Яг тэгэхээр юу хэмдэг энэ чинь бас ер нь бол ядарна шүү дээ. Би тэнхээ одоо байхгүй. Жаахан хүндхэн зураг авалтын цаана гарахгүй юу л болсон ба. Бас тийш үү те. Тэгээ сайхан гэртээ амармаар шүү дээ. Биднээс ингээд зүгээр ингээд хараад байгаа айгуу гой зураг боловч цаана маш олон хүн одоо хүч хөдөлмөр маш олон цагийн тийм ажилтнаас байд юм байл л шүү дээ тийм шүү дээ олон цагийн ажил тэнгуут ч одоо нэг зураг авалтынх ингээд бид нар модель нь болохоор ингээд харагдаад байгаа. Тэнгуут чинь тэр ард чинь бараг 10 хүн одоо модельээс нь гадна дахиад 10 хүн ажиллаж идэг тийм баг байдаг болохоор тэр чинь бас том ажил шүү дээ гэж. За тэгээд нэг тиймэрхүү л байгаа юм байна. Тэгэд ирээдүйд ер нь өөрийгөө одоо Монголд ажиллаж байгаагаар харж байна уу? Ирээдүйд гадаад ажиллаж байгаагаар харж байна уу? Наадах чинь л харин өстой шийдэж байгаа. Тий. Ер нь бол Монголд одоо төлөвлөсөн юмнууд зөндөө байгаа л да. Мэдээж хэрэг тэднийгээ эхлүүлнэ. Тэгээд гэхдээ би ч одоо өшөө одоо яаж ч магадгүй юм байна. Тийм. Ер нь бол яг одоо л яг тийм. Тэнгуут чи ажил 2 жил саяхан ингээд нэг коронавигоос болоод юу болчихж байгаа байхгүй ингээд нэг юм бүх юм нэг юм жах үл мэдэгдэхүүц. Ер нь бол тэглээ те. Айгу барьцгүй ингээд. Тийм амар барьцгүй болчихж байгаа байхгүй. Тийм. Тэнгуут ч одоо хизээч яг өвчин зовлон бүр яг гайгүй болох юм бас мэддэхгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр ариустай бас тэрэгтэй сайн хэлж мэдэхгүй юм байна. За ойлголоо. За тэгээд бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд энэ жоох юмны тий айлгүй бас ингэ зөрөгтэй байсанд нь баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил амьдралд нь томоос том амжилт хүсье, аз жаргал хүсье. Тэгээд баярлалаа гэж. Зөвхөн уурж орцуулсанд баярлалаа. Тэгээд дараагийн дугаарт нь амжилт хүсье. Баярлалаа. Солилцсон байл битээ гайхаарай. Шал ондоо хөрдөгчтэй. Харин тийм. Явж ирсэн. Энэ нэвтрүүлэгтээ айгуу гоё олон одоо өөр шигтэнтэй. Айгуу гоё хүмүүстэй уулзтагаараа. Тэр нь одоо бас гоё болохоор би ингээд бас суугаад байгаа юм болоо да гэж. Тэ? Тийм баха. За баярлалаа. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Tales Night Show байлаа.